Гэвч гэмт үйлдлийн маань улмаас тэр хатгагдан хилэнцгийн маань улмаас тэр бяцарч амар тайвны маань төлөө түүн дээр гисгэл байж шархаар минь бид эдгэрч бүгдээрээ бид хон мэд төрж бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцгийг харин түүн дээр эзэн тохвоо гэсэн баг. Амен. Бурхны хүү юуны учир зовлон шаналлын хүн гэж тооцогдохолоо. Товчгондоо бол Бурхны хүү тэгээ цорын ганц хүү тэр зовлон шаналлын хүн болсон нь бидний оронд зовж, бидний нүглийг үрж, биднийг Бурхантай маань эргүүлэн холбохын тулд байсан юм аа. Үүнийг л хамгийн агуу хайр гэх баха. Бид хэн байх байсан бэ? ертөнцийн үүслийн үед бид хэн байх байсан бэ? Бид Бурхантай хамт түүний бидэнд сойргосон тэр ивэл өрөөл бэлгсэн мөнхийн нутагт бид нар амьдрах байсан. Гэтэл бид нар хэн болж хуурсан бэ? Өөрсдийгөө Бурхан болгочихсон, бурханчилсан, нүгэл хилэнцтэй ингээд живчихсэн. Тэгээд тэр амьдралдаа өвдөж, хавддаг, үхэж үрэгддэг, хагцдаг, найдвар гээч юм байхгүй. Амьдралынхаа утга учирыг ч мэдгүй тийм хүмүүс болж хуурсан. Бид Исая номноос сая уншсан энэ хэсгээс харуул бид нар яг энд дурдгдсан тэр зовлон шаналлын хүмүүс болцгоосон баг. Бид яагаад Бурхантай харилцаатай байх ёстой вэ? Тавхан сүмд ирэнгүүд Бурхантай харилцаагаа тогтоох ёстой гэдээ ингээд яриад байгаа. Яагаад? Учир нь тэр л буюу тэр Бурхан л бидэнд энэ амьдралыг өгсөн бөгөөд түүнгүүгээр бид амьд үлдэж чадахгүй байна. Бурхан бол бидний амьдралын үндэс юм аа. Тэгвэл Бурхан бидэнд хэнийг буюу хүүгээ яагаад илгээсэн байх нь? Нэгдүгээрт нь бидний нүглийн төлөө илгээсэн юм аа. Энд Исая 53 дугаар бүлэг дээрээс 53-ийн 5 дээрээс харуул гэмт үйлдлийн маань улмаас тэр хатгагдан хилэнцгийн маань үүрэх ёстой шийтгэлийн маань улмаас тэр бяцарсан юм а гэсэн. Бидний үйлдсэн нүгэл хилэнцэн ял шийтгэл дагуулах ёстой байсан ч Есүс бидний оронд тэр шийтгэлийг үүрсэн юм а. Есүс яагаад ирсэн бэ? Бидний нүглийн төлөө ирж. Хоёрдугаарт нь биднийг эдгэж аврахын тулд түүний шархаар нь бид эдгэрчээ гэж хэлсэн баг. Тэгвэл түүний шанал үүрсэн тэр зовлон тэр шаналл нь бидний эдгэрэл түүний үхлэн тийм ээ амссан үхлэн бидний аврал болж хуурсан багт. Бурхан үүнийг бидний төлөө хийхин тулд өөрийн цорын ганц хүүгээ энэ илх рүү илгээжээ. Тэгвэл Есүс бидний гэм нүглийн төлөө ирж бас тэр биднийг эдгэж аврахын тулд тэр бидний өмнөөс үхлийг амссан байна. Гуравдугаарт нь Бурханы хайрыг бидэнд мэдүүлэхээр ирсэн. Бурханы хайрыг бидэнд мэдүүлэхээр ирсэн. Иохан 3 дугаар бүлгийн 16 дээр харвал Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас тэр цорын ганц хүүгээ илгээж. Учир нь түүнд хүүдэн итгэгч хэж бүхэхгүй харин мөнх амьтаа болох юм а гэж хэлсэн. Тэр хүү хүмүүсийг ялдахын тулд биш харин тэр аврахын тулд иржээ гэж хэлсэн байна. Иохны 3 дугаар бүлгийн 16-аас 17 дээр ингэж хэлсэн байна. Ингэж Бурхан өөрийн хайрыг бидэнд тултал нь харуулжээ. Бурхан биднийг ямар их хайрлаж байгааг зовлон шаналлын тэр хүний дүрээр бидэнд харуулсан. Тэр бидний авралын төлөө бүхнээ зориулсан болохыг бид нар мэднэ. За тэгвэл Есүс Христ бидний эхлээд юу ярьлаа? Бидний юуны төлөө ирсэн гэлээ? Гэм нүглийн төлөө ирсэн. Хоёрдугаарт нь биднийг эдгэж аврахын тулд ирсэн. Аврахын тулд ирсэн, тийм ээ? Гуравдугаарт нь тэр Бурханы хайрыг яах гэж ирсэн гэлээ? Бурханы хайрыг харуулах гэж ирсэн. За та бүхэн нэг жоохон юу агаад гэх шиг сатараад гэх шиг үнтэй. За дахиад намайг дагаад хэлээрэй. Есүс эндгээд өөрийнхөө Бурхан өөрийн хүүгээ яах гэж илгээсэн гэнэ. Нэгдүгээрт нь бидний гэм нүглийн төлөө ирсэн байна. Бидний гэм нүглийн төлөө тэр шийдвэрийг үүрэх гэж ирсэн. Хоёрдугаарт нь тэр биднийг аврахын тулд, эдгэхийн тулд тэр ирсэн. Түүний шархаар, түүний үхлээр бид нар аврагцсан гэж ингэж хэлсэн. Гуравдугаарт нь тэр Бурханы хайрыг бидэнд харуулахаар ирсэн багт. Өөрийн хүүгээ өгөхөөс өөрөөр яаж Бурхан өөрийнхөө хайрыг бидэнд харуулж чадах вэ? Өөрийгөө өгөхөөс илүү Есүс бидэнд өөрийнхөө хайрыг яаж тултал нь харуулж чадах вэ? Ингэж Бурхан бидэнд өөрийнхөө хайрыг тултал нь харуулсан юм байжээ. Амен гэх юм байна уу? Дөрөвдүгээрт нь хүн төрлөختөнд мөнхийн найдвар өгөхийн тулд Христ амьснаар зовлон шаналлыг авах ёстой байсан бидний амьдрал баяр баясгалантай мөнхийн амьдрал болж хувирсан байгаа.
яасан гинэ? Христ амьснаар тэ бид нар зовлон шаналлын хүмүүс байсан байхгүй. Тэгээ бид нар үүнийхээ учир гим нүглийг үүрч бид нар шийтгэлийг үүрч бид нар мөнхөд ингэж бүр талын одох хөстэй байсан боловч Христ Есүс бидний төлөө шийтгэлийг үүрсэн байна. Бидний гим нүглийн дээр нөгөө Бурхны уучлал нэгүслийг авчирсан байна. Харин нас барсан өгсөн боловч тэр хадан булшиннаас тэр амьсан баг. Христ амьснаар энэ зовлон шаналлын оронд бидэнд мөнхийн баяр хөөр, мөнхийн амьдрал бидэнд ирсэн гэж хэлсэн баг. Халелуя гэж хэлэх юм байна. Би дөрөв юм ярьлаа. Христ яах гэж ирсэн бэ? Нэгдүгээрт нь бидний нүглийн шийтгэлийг үүрхээр ирсэн. Хоёрдугаарт нь тэр биднийг эдгэж аврахын тулд ирсэн. Гуравдугаарт нь Бурхны хайрыг харуулахаар ирсэн. Дөрөвдүгээрт нь хүн төрлөختөнд мөнхийн найдварыг өгөхөөр тэр ирсэн юм. Амен. Өнгөрсөн 7 хоногт бид та бүхэнд Христийн загалмаагаар хэлсэн 7 үгнээс би ярьсан ба. Христийн загалмаагаар хэлсэн энэ үгсүүдээс бид нар амьдралдаа тусган хэрэгжүүлэх зүйл олон байна гэд. Тэгээ би ярьж багтахгүй нэ гэх нэг маш товчхон ярьсан ба. Тэндээс бүгдээр нэг дөрвийг нэргээ санаа. Есүс ингэж хэлсэн. Загалмаа дээр цовдлогдсон байгаа. Түүний хувьд ингээд толгойд нүргэстөө тэтэм мугалцсан. Түүнийг ингээд бүр загалмаа цовдлохоос өмнө 39 удаа ташуурцсан. Түүнийг ташуурцсан тэр ташуурын сурн ойролцоогоор бараг 39 байдаг ч үлээ нэг тийм суртай. Ийм сурн ташуур. Үзүүрт нь загасны дэгэ шиг юм дэгээтэй. Тэгээд ташуурт хоолн түүний махыг урж байгаа. Тэгээд тэр ромчууд хүн тамлахдаа бүр үнэхээр мэрэгсэн байсан. Тэгээд тэр нэг газараа ташуурдаад байвал тэр хүн амархан өгчих учраас 40 ташуурдвал хүн өгдөг гэсэн. Тэр 39 ташуурдахдаа биений яг хаана ташуурдах ёстой вэ гэдэг тэр үнэхээр сайн мэддэг гэсэн. Тэгээд Есүст бол ер нь бүтэн үлдсэн зүйл байгаагүй байна. Түүний нүүр царай бол танигдахын арга болсон байсан ба. Тэгээд түүнийг загалмаа дээр бүр ингээд тэлээд гарын бүр ингээд тэлээд татчихагаад чи өвцөндө татцсан байгаа ш гар нүг. Шөрмөс өдөр нь бүр тасарсан байгаа ш Библиэлд хэлсний дагуу. Гарын ингээд тэлээд татаад загалмаад хадаасан дээр үлгсэн гэж боддоо. Иесус тун удалгүй насварсан шалтгаан баг. Тэр маш их зовлон авсан. Маш их тамлуулсан баг. Гэсэн хэдиж тэр өөрт нь одоо ингээд уушг нь усаар дүүрчихсэн. Тэгээд өөрт нь ингээд амьсгалах ингээд агаар хэрэгтэй. Тэр амьд одоо нэг амьдрах сүүлийн нэг жижигхэн нэг одоо нэг хугацаанд тэр амьсгалаа ингээд хадгалах хэрэгтэй өөртөө тийм ээ. Ярих юм бол бүр илүү цус гарна. Ярих юм бол бүр илүү яах вэ? Тамирт нь бүр илүү уушг нь усаар дүүрэнд ингээд хурдан асуув. Харин Иесус хэд өөрт нь хэцүү байгаа ч гэсэн тэр ингэж хэлсэн. Аава юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг уучлаач гэж Бурхан аавдаа залбирсан багт. Цагламаа дээрс бидний төлөө уучлалын төлөө залбирч байсан бол өнөөдөр түүний хайрыг хүлээж авсан бид нар хөршөө өөрийн адил хайрлаж дайснаач хүртэл уучлах тийм зүрхтэй байх ёстой гэдэг бид нар сурсан. Есүс аман цангас яг гэвэл түүний цус аль хэдийнэ ингээд тэ одоо гоожоод туслаад дуусч байгаа. Бин шингэн дутагдсан. Тэгээд ам цангав гэсэн. Гэтэл уг чанартай Есүс бол бидний амьдралын тэр зүрх сэтгэлийн маань тэр цангааг тайлах тэр нэгэн шүү дээ. Бид нар түүнийг танихгүй загламаад хатсан гэсэн утгатай. Самар аймгийн эмэгтэйтэй уулзаж байхдаа худгийн дэргээ сууж исэн. Тэгээд надаа уснаас ус өгөөч гэж гуйхад нөгөө хүн цааргалсан. Тэнгүүд Есүс юу гэж хэлсэн гэхээр уг нь чамаас ус гуйж байгаа нэгэн чи тэрнээс гуйх юм бол чи мөнхөд цангахгүй болно гэдгийг чи уг нь мэдээсэй дээ гэж Есүс тийм утгатай үг хэлсэн. Тэгээд Есүс Христ бидний сүнсний болоо сэтгэл зүрхний цангааг тайлж өгч чадна. Тэгвэл тэр бидний төлөө тэр загламаа дээр тэ өөрийгөө сануулж шít ам маань цангаж байна гэж. Энэ нь одоо хуучин гэрээнд иш үзүүлсэн тэр зөвгөнлийг биелүүлэхийн тулд ингэж хэлсэн юм а гэж хэлж байгаа.
Түүний амны цангааг тайлах гэдэг юм цагаан цуу шингээцэн хүм гэдэг ягаад амын чиглэлгээд өгсөн чи Иесус амссан боловч уусангүй гэж хэлж байгаа. Тэр ам цангааг өгөхдөө ямар нэг юм уухыг хүсээгүй байнга боддоо. Тэр бидний төлөө ингэж байсан гэдэг бид нар харж байна. Гуравдугаарт нь Аава таны моторт би сүнсээ даатгах гэсэн байна. Бид энэ дэлхийг орхих үед бидний сүнс Бурхны моторт очдог болохыг тэр загалмаа дээр бидэнд харуулсан. Түүний загалмаа дээрээс номлосон номлол бол бидний сүнс Бурхны моторт очих ёстой. Харин энэ үед энэ өдрийн төлөө энэ үеийн төлөө та бид бэлэн үү? Би танд нэг найдварын мэдээд бол Есүсээс болж бид энэ дэлхийг орхих үед бидний сүнс тэр Бурхны моторт буюу тэр найдвартай нэгний өвөрт очих болно. Хамгийн сүүлд нь Есүс за гүйцлээ буюу энэ бүхэн гүйцэлтэй гэсэн. Есүс ямар нэг юм ихлүүлээд одоо тэр гүйцээсэн гэж загалмаа дээр энийгээ гүйцээсэн. Хэрвээ харах юм бол энэ жоохон ойлгомжгүй. Загалмаа дээр нас урж байгаа хүнд яг юугаа гүйцээж байгаа. Тэр хүн нас урж байгаа шүү дээ. Тэр хүн өгч байгаа шүү дээ. Амьдрал нь дуусж байгаа шүү дээ. Миний амьдрал дууслаа гэж хэлж байгаа юм уу? Үгүй ээ, Есүс ямар нэг юм ихлүүлээд тэр нэгэн ажлыг өөрөө нэг юм хийгээд түүнийг яг одоо гүйцэлтэй гэдгийг зарлаж яана гэсэн. Энэ нь юу гэхээр бидний гэм нүглийн төлөө Есүс өөрийгөө өгсөн. Тэгээд тэр бидний төлөөх авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Тэр төлөөсийг төлөөд дууссан гэсэн. Бид нар Америк дээрээ бас чамгуул хөөрхөн өртөө байгаа. Бид нар бүх өрөө төлөөд хамгийн сүүлийнхаа ингээд долларыг төлөөд дуусах үед бид нар өөртөө юу гэж хэлэх вэ? За гүйцлээ гэдэг. За боллоо гэж хэлэх вэ. Тэр бол нэг төр зүрийн юу байх тийм ээ? Баяр хөөр байх тийм. Харин бидний мөнхийн авралын төлөө Есүс Христ авралын ажлыг гүйцээхдээ энэ бол мөнхийн баяраас болон бидэнд ирж байгаа гэдгийг тунхагласан байна. За тэгвэл Бурхны хүслийн дагуу дуудагдсан бид альваад бүрэн зүрх сэтгэлээ өгч хамтхыг үйлчлэгтэй, тууштай, итгэмжтэй байж гүйцэлдүүлэхийг бид нар энэ чинээс сурч олно гэсэн. Эцэст нь Есүс бидний төлөө өөрийг нь доромжлохыг, хавчихыг, ташуурдахыг, өргөс титэм өмсөхийг, өмсөхийг, загалмаад үлгөгдөхийг жадаар бас хатгуулахыг тэр зөвшөөрсөн. Хэний төлөө? Та бидний төлөө. Ингэж Бурхан өөрийн хайрыг тултал харуулсан учраас эргүүлээд Бурханыгаа тултал нь хайрлаж энэхүү хайрыг бас тултал харуулж амьдарцгаая гэж та бүхнийг уриалж байна. Амен. Хамтдаа бүгдээрээ Бурхан талархан залбирцгаая. Би та бүхнийг дор бүрнээ эзний өмнө зүрхсэтгэлээ нэгээд эзэн тэр таны төлөө хийж гисэн тэр зүйл талархаарай гэж хүсэж байна. Sorry, ганцхүүгийн өгсөн. Хамтдаа бүгдээрээ Бурхан чанга алалах ташлыг зориулцгаая.